Одоо хүмүүс гадуур баг яваад хийд юмээс илгүүлцээд яваад байдаг байгсаад тэгээд бас маска сайн зүүд хөл босхгүй тэгээд бас гадуур нөгөө золголтгээ яваад байгаа шүү дээ. Тэрийг бол жоохон хямгдахгүй болмоор гэлээ. Яг Хятадын засгийн газар 4 сард хүмэд бариад вакцин бараг гарч байгаа 5 сард асуудалгүй болгоно гэхээр дэлхийн эдийн засгийг бараг барьж байгаа хэмжээний Америк хятад гэж ярихс энэ орн ингэж мэдээллийг амлалт өгөхөр бас тэр нь нааштай байна л да тий. Тэгэхээр бас айл талдаа тэр маск ариун цэврийн тэрэгээс сахиад тэр тусгаарлалт юу байдیں۔ Төр засгаас гарч байгаа арга хэмжээгийн сайхан зөв хүлээж аваад аль нь төрөнчтөр иргэнч тэр дэмжиж энэ вирусыг л энд бүртгэлгүй л ингээл бид нар өнгөрөөчүүл их сайхан байна да тий. За би иргэний хувьд болохоор одоо энийг зөв шийдвэр гэж бодож байгаа. Дөнгөж сая мэдээгөө үзэж байгаа гарч ирж байгаа. Иргэнүүд иргэн хүмүүсээ болохоор маска зүгээрээ тэгээд хэвлэл мэдээллийн үнэн бодитын юунаас нь мэдээлэл авцгааж байгаараа бити тэгээд дэвргээрээ л гэж хэлье да. Яг болохгүй гэх юм байхгүй та. Гэхдээ нийгэм эдийн засгийн байдал ямар шүү нөлөөлөх юм байгаа. Ер нь бол одоо энэ баг жижиг дунд үйлдвэрлэл тэгээд лангуу төрөөслөг болоод хувийн жижиг хэдэн хүмүүс бол аюу хөндөр тусаад байгаа юм л та. Одоо ерөнхийдөө бөөнөрөө эзгүүрчээд байна л да. Эдийн засгт нэлээд хортой болоод байна л да. Тэгээд эдийн засгаа бодох уу, ард түмнээ бодох уу гэдэг чинь аюу хэцүү болчиход байна л да. Тэгэхээр эцэст одоо эрүүл мэндэл бодсон дэр болоо. Тэгэхээр одоо шинэ би бол өөрийн хувийн жижиг юм хийдэг. Тэр надад бол маш хүчтэй нөлөөлж байгаа. Аюу хэцүү байдалд орж байгаа. Тэгээд түрээсийн төлбөр, тэгээд арга гэртээ бас амьдралдаа хүүхдүүд болохоор одоо энэ байдал жоох хөндөрлөлт тусаад байгаа. Гэхдээ одоо тэгээд нэг ганц 2 сар одоо өсөө чангалахаас байхгүй гэж бодоод байна шүү дээ. Гэхдээ яг энэ тэртээ тэгээд өвчин хүмүүний одоо амь насанд хүрэх аюул бас байгаа болохоор энэ дээр бол сонгосон зөв л гэж бодож байна. Харин зөв шүү дээ. Ингэж явахгүй. Гадна чинь нэг өстө дайн тулаан шиг юм болчиход шүү дээ. Химийн бактериологийн зэвсэг маягийн юм орж ирчээд хажуу чи сахиа сууж явах чинь найр наадам ярьж болохгүй. Тийм. Угаасаа нэг жоохон юм хатуу үед бас нэг бие чангалаад те ус орноороо эвтэй найртай бас энэ нэг айхтар юмны өрд сөрд зогсох хэрэгтэй шүү. Хүн хүүхэд болон насан туршийн ирэхэд өвчин тосохгүй. Тэгээд цагаан сарыг бас хоригдсан байгаа бол бас сайн хэрэг. Яагаад гэвэл том хүчрэг гүрнүүд энэ өвчнийг туссан байхад бас амар хүнд байлд орохор чи манай оронд бол бүр айгүй хүнд нөлөөтэй болно гэж бодож байгаа. Тэгээд цагаан сараар би бас хөдөө өндөр настай ээжтэй ээжлэр бас залгахгүй. Энэ бол одоо нэг талдаа бараг зөв баха. Яагаад гэвэл бид нар одоо аягүй сонор соргог байх хэрэгтэй. Тэ энэ вирус чинь тэгээд бас янз бүрийн аргаар халддаг гэж яриад байна шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ амны маскаа сайн зүүж бас хувийн ариун цэвэр, хувийн сахилга бат гэдэг аюулгүй шаналаасаа гэж ард түмнээс өсөж чинь да.